гэрлээ ингэмээр байна. Авсан уутсан. Энэ нүдний ортол бодвол зүгээр байдаг шүү. Хар бол арай хитэрнэ. Хар бол хөө болгоо хэлчихтэй тий. За их гэрлийнхээ нүг будгийн цүнхээр аяллаа. Тэгээд хэдүүл амттай их гэрлийг будцгаая. За их гэрлийнхээ скин тонор скин хадал аваа. За тонороор эхлэв. Үүндээ шингээгээд өгчин. Энэ болохоор бас нөгөө тонор ч нөгөө юу гэдэг штэ. Юу цэвэрлэгийн болон арчилгааны гэсэн хоёр төрлөөдөг. Тэгээ энэ нэлээд жоохон бүтцэн түндөө ер нь арчилгаа тал руугаа арай илүү ариун ус найрлахтай тийм тонор шиг байна. Энийг сормосын сам байна. Өгсөн сам. Яасан бэ? Зөндөө аа. Цүнхэн төрөл хоёр хэлээ. Үүж явдаг цүнхэн. Серум хэрэглэжээ. Тэгэд өөрт нь шууд гараараа төрчихдөг их гэрэл. Тийм. За тэгээд дихийн охтуудад болохоор ингээд скин гэрээ чинь шууд нөгөө кремчдэг. Энэ маань яаж байгаа вэ гэхээр буцаагаад нөгөө буддаг нь удаан тогтохгүй байх тийм асуудал гарч ирж байгаа. За ингээд серум төрчин арсандаа жиг төрчин тий. За тэгээд одоо серум ингээд шингээснийхэн дараа намд төсөв төрхөдөг. Уг нь инх гэрлийн арсны онцлог нь болохоор юу юм бэ? Айгуу хүчлэлтэй арс тийм ээ. Тэнгүүд одоо энэ хүчлэлтэй арстай охтууд маань праймер тавихгүйгээс болоод ер нь бас ингээд улам л илүү нэг арс нь бохирдож хүчлэлт нь томорно гэсэн. Тэгэхээр хүчлэлтийг бас хүчлэлтийн праймер ядаж хэрэглэх юм аяг зөв шүү. За Wesley-ийн хэрэглэж угуулаа хөөрхөн болох хэрэгтэй. Би энэ Wesley-ийн хүнтэй задлаг орчлуулсан. Ямар ч сан задчих байгаа. Дандаа нөгөө глосс төрхтэй болохоор За одоо фаундейшн маань сая их гэрэл маань өөрөө юм хэлсэнтэй жоохон надад бордоод идлээ. Тэгээ ямар ч хэсэг хэдүүлээ төрхий тэгээд дараачийн гэр сүдрээр янзлахыг боддоо юм. За шууд ингээд порлон. За порлоныг аварсан угаацсан баг. Тэгээ октодаа порлон аваад гараа тэгээд нөгөө нэг амар ер нь их гэрэл хэлтгүй ер нь бүх октод ингээд порлоноо угаахгүй ингээд хатгалаад байдаг. Тэгээ энэ маань болохоор шингэн бүтээгдэхүүн төрхтэй учраас бактери үржих хамгийн одоо боломжтой 5 дахь газар ахнэ. Тэгэхээр энийгээ байнга угаад оройдоо угаад ч юм те өглөөдөө өлөн чихтэй тийм бүх порлоноо угаавал крем жигоо шингэж өгнө шүү гэж тэгээд дээрээс ариун цэвэр арчгүй нэ. Шаргал юм гэхдээ баг болчих шиг санагдчих. тийм. Намайг болохоор хүмүүс амар өөрийгөө борлуулж боддог гэдэг юм. Тийм үү. Контрост болж байгаа одоо хаалын сүүдрийн амар бараан хөтөлж шүү дээ. Тэгэнгүүт нөгөө цаад нүрэнд нэг бараан том юмсээ тийм амар бараан. Тийм хүнтэй болж чаддаг. Кремний хувьд бол надад бол амьтан зүг болж байгаа юм шиг санагдчих. Одоо ингэ кремчээд одоо хуурай бод. За их гэрлээ сайхан юм багс сайхан олон юм да. Тийм яг энэгээр шүүрдүүлж авах цаадал нь. Би болохоор шууд ингэдэг. Тийм тэгэхээр нөгөө нэг жиг тавь саднаа бид нар амар жиг тавиад байна гэдэг шүү дээ. Тэнгүүд нөгөө яаж вэ нэхээр октод маань нөгөө тавьсан юм одоо нойтон кремч нойтон шүү дээ. Тийм ээ тэрийгээ ингээд шүүрдэ асчих гэсэн үг. Тэгэхээр шүүрдгээд мэдээж
нөгөө одоо шүүрний энэ хүсний юу ячна гэсэн зурлагнууд зураас нь. Powder-ны бодлохоор нэлийн одоо өвд даралт өндөртэй юм шүү дээ. Тийм. Өвд даралт өндөртэй тийм болохоор тэгээд их гэлээ үед нөгөө нэг фаундейшн тавьж байгаа өвд даралт өндөртэй нундаг powder хэрэглэж болохоор яг нөгөө нэг сүүрэн гоё болоод байгаа юм шиг санагдаж байгаа хэрнээ санагддаг байх. Тэгээ ер нь ингээд primer энэ хэрэглэхгүй юм явчихдаг. Гэхдээ миний хувьд болохоор primer-ыг заавал хэрэглээд өгвөл энэ хоёр маань нэг арьсан дээр товчж байгаа байдал маш өөр байх болно гэж бодож байна. Нөгөө нэг одоо ингэ нөгөө нэг гадаргуун тэгш бош харагдаж байна юмд ямар ч ярьж тэгж харагдаж байна. Тэр болохоор одоо primer болохоор ямар одоо үүрэг оролттой байдаг гэх юм. Нүрчлийн primer бол ингээд нүрчлийг дүүргэж өгөөд гадаргууг нь тэгшиж өгдөг. Тэгэхээр одоо буцаад араас нь крем тавьж яхаар амин гоё гүлгэр арьсан болно шүү дээ. Тэгэхээр яг тэгж бас хэрэглэж байгаа гэсэн. За ингээ хоёул одоо энэ бичлэгээ дуусгаад primer хас. За тэгээ одоо болохоор хоёулаа нөгөө сүүдэр айгу хэцүү байгаа тийм сүүдэр байгаа тийм шүү дээ. За сүүлийн тийм энийг хоёулаа өнөөдөр хэмжилж авах. Энэ болохоор арай барагдах гэдэг. Одоо ингээд царайн дээр нөө харахаар бас амар одоо эрс өөр бараг нүдний одоо хүч өгдөг ингээд бараа тийм шиг одоо миний нүдэн дээр бодсон бараг энэ бараа тийм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аль чамд одоо цохимжгүй гэсэн үг. Тэгээд тэгэнгүүт хоёулаа орлуулж олох өөр одоо бүтээгдэхүүнүүд юу байна гэхээр энэ тэрнүүд лээ. Тэгээ надад бол арай зүгээр сүйдүүлгүй арай жоохон төхөж болохоор өнгөтэй хуудагийн энэ тэнэл ер нь баг боломжтой юм шиг санагдаж байна. Тэгээд энэ тэгээ уусаж шууд ингээ шүүрдвэл бас уусч өгөхгүй санаардаг шүү дээ. Тэгэнгүүт одоо хоёлаа энэ багсараа гоё ингээд давшсан маягтай уусгаад захруугаа уусгаад ингээд. За хацар өнгөлөгчний хувьд бас байхгүй тий хоёлаа. Тэгэнгүүт хоёлаа нэг надад болохоор энэ хуудагийн бас яг энэ пичний өнгө юм шиг энэ өнгө нь хацар өнгөлөгч болохоор санагдлаа яг өөрт нь бол тэгээд өөр бусад өнгөнүүд бол нэг амар тохиромжтой бол биш. За тэгэхээр эндээсээ авч агаад энгийн юунаас арай жоохон тод. Тийм болохоор арай жоохон багыг аваа нөгөө тавьснаа тэр чигт нөгөө уусгаад. Тэгсэн тал тавиагүй талын ялгаа л ер нь бол байх шүү дээ. Илүү гоё цоглог. Арай илүү нэг амттай юм шиг харагдаж байна. Их шүү. Флаш яаж тав? Ямар би болохоор миний улаанаар тавьчихдаг. Тийм үү тийм. Бүр амар юу нэг улаалгаж тавих дуртай. За энэ болохоор миний яг нэг флашны энэ юм улаангтайгаар тэгээд яг ингээд. За хоёулын нэг тэний яри заяа. За тэн болохоор минийх сонгосон нь болохоор энэ хамаагүй тий. Хамаагүй заяа. Энэ их хөлийн тавьдаг энэ болохоор миний би өөрөө амар тэгж борлуулж боддог юм байгаа. За яг нэг одоо энэ бол ингээд хангалттай бас улаан туяа хүчиж байгаа байхгүй. Надад бол тийг санагдаж байна. Чамаа зийг надад бол зөөлөн сан. Тэгээ их гэрэл маань өнөөдөр өдөр бас нөгөө гадагшаа харж шүү дээ тийм ээ. Тэгэхээр нарны гэрэлд одоо энэ сүүдэр флашууд амар тодорч харагддаг. Тийм үндсэн харагддаг. Тэгэнгүүт нөгөө нэг бүр илүү нөгөө хүний нүдэн тодорч харагддаг юм шүү дээ. Хүний нөгөө арсан дээр юу байгаа хүртэл ингээд намд амар тод харагддаг шүү дээ. Тэгэхээр орой болохоор магадгүй энэ улаанаараа бодож болно. Орой тий гармаар байл. За өдрийн наран жаргаж байгаа хоёул энэгээр бодвол За энэ багсын их гэрлийн маань блашны багс нь энэ гэсэндээ өөрөөс боддог. Миний болохоор энэ аахгүй. За энэ хоёрын ялгаа нь За энэ хоёрын ялгаа нь болохоор их гэрлийн болохоор энэ их гэрлийн минийх энэ.
За тэнгууд их гэрлийнх болохоор илүү хавтгай минийх энэ гол хэсэгтээ бондгор байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж юм гэхээр би яг энэ бондгор хэсэг дээр бүтээгдэхүүн аваад хоёр зах хэсгийн хэсгээ нөгөө нэг ашиглаад уусалт хийж байгаа. Илүү нэг уусалттай хийхин тулд төв хэсгээрээ ч юм уу өндөр тийм багсад уусалтыг сайдаг. Тэгэхээр энэ блаш сүүднүүдийг бас гоё ингэж уусгаж өгч тавихын тулд ийм багсыг. Энэ хатгаагаар болохоор юу гэдэг вэ гэхээр фаундейшн тавьдаг шиг үстэй. Тэгэхээр фаундейшны багсыг одоо дуруу хэрэглээд гэсэн юм байна. За хамраа айл багсаар зүрх. Тийм хаяа инүүгээр тэгээд бас нэг арай бондгор байдیں۔ Ийм. За юм. Ерөнхийдөө ийм бондгор нь нэмдэг үрдэг. За би болохоор ийм хоёр төрлийн энэ хоёрыг ашиглаж бодчих гэж байна. За тэгээд энэ дээрээ ингэж аваад саяных шиг яг тийм аз болтой жоохон бөмбөгөр багстай. Тийм тэгээд ийм их багсаар уусалт. За хамрын шантар хэсгээр хайлуулж байгаа. Зүрхний Би бол эндээ хийж боддгоо. Хамрынхаа энэ шантар хэсгээр. Тэгэхээр хоёр талаар л. За энэ дээрээс явал илүү өндөр болох бай. За тэгэнгүүт тавилаа энэ ханхар хэсгээр угаасаа боддог. Яа тэгэхээр нөгөө нэг ингээд ороод ирэхийг нь шулуун өмсөв. Тэгээ модон харагддаг байхгүй юу. Тэгэхээр хоёулаа энэгээр номорж орж ирэх хэрэгтэй гэсэн. Үгүй хийх зүгээрээ гэж байна. Өмсөгч боддог юм байна шүү дээ. Өмсгөө би ингэж боддог. За одоо энэ багс би танаар таруулъя. Энэ багсаа энд дүрлээ. Хар өнгөнд дүрлээ. Энд дүрлээ. Энэ хүн мас авдаг шүү дээ. Тэгээ арай жоохон нэг юм хатгай. Би наадах чинь уруул. Тэний тавилаа илүү. Энэ багсаар өмсгийг бодож байна заа. За бодтоо болохоор хоёулаа энэ хар бол арай хитэрнэ. Хар бол хөө л. Хөөд зүг шиг юм явж идэв шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ энийг нэг миксердэж болно. Бор хар хоёрыг нэг холилж ч юм уу тий. Хоёлын сүүдрийн хаяг баг хүмсэндөө бодчих юм. Энэ баг хүмсэнд нь болно. Одоо хөнхөө одоо тоо нөгөөд жоохон дүүргээд одоо зарим хэсгээр одоо ингээд хоос харагдаж байгаа хэсгээр тэрийг дүүргэж үгүй. Тэгэл дүүргээл. Тийм. Одоо хоёулынх нь энэ хэсэгт нэг жоохон ингээд байна шүү дээ. Тэр хэсэгт нь юм жоохон. Гिचгэл байна. Сан байна. Тэгээ ингээд нэг булччихад өнгөө самаар өдөр чинь санаа яваад байж байна. Өнгөө самаар. За нүдэг одоо хэлээ. Нүдийг бол тэгэл багсгаар зарим юм байна. Би нүгээр бод. Зэ ер нь юм сагсах гэсэн тайм зүгээр юм. За ахны сүрэнг. Бидний доотлын бас бодсон. Доотлын бодохтой арай хатгай юм багсыг ашиглаад бодчихъя. Доотлол. Шанаа гэж хэлдэг. Тийм. Одоо их гэрлээ ингмээр байна. Одоо ингээд нүдний бодолтой 3 ашиглан заяа. Тэгээ уус нь хамгийн гол нь. За, уусахгүй идэж болохгүй. би ч уусахгүй л гэж дээ. Гэтэ би уусганаа уусгана. Гэтэ 2 өнгөөр яа 3 өнгөөр ашиглахгүй.
уруулаа. Энэ нүдний ортол бодвол зүгээр идэх шүү. Уруулаа боддөө. Хөмсгний юугаар уруулаа боддогтой. Яагаад тэгэхээр Хөмсгний юу вэ? багсаа яагаад тэгэхээр Хөмсгний бокс ямар хөмсгөд зориулаад ингээд нарийнхан байдаг болохоор ингээд уруулах. Аа. Тий, ер нь бол уруулах тийм гонцгой урт жижиг мэд. Тэнгүүд нэг одоо юу гэдэг чинь нэг усан бодог нэг version гэдэг чинь тий. Тэр чинь нэг нарийнхан урт гэдэг. Яг тэр шиг уруулах юм тийм хөлбөртэй. Тэгээ тэр хэлбэр нь ер нь нэг амхаа гэдэг бодоход. Надад ихтэй уруулахын багш нэг байхгүй байгаа. Тийм ээ. Тэнгүүд хоёлаа тэг гоё сайвар өнгө. Энэ цайвар өнгө надад их гарч байгаа юм шиг санагддаг шүү. Үчиш. Үсээ болчих. Дэсэрч. Ер нь гэрээр мейкап хийж явжсэн үү? Явж ер нь очижсэн шүү. Тэгэхээр ямар асуудал юу нэгсэн гардаг? Тэгэхээр ер нь аль яг нь юу ер нь аль юу гэдэг юм. Будга үргэлж жоохон хэцүү хамт явахд хэцүү. Тэгснээс бол ер нь гайгүй. Тэгээд бас нөгөө гэрэл муутай хараа хэцүү байдаг. Тэгээд одоо бид нөгөө нэг илүү сайн гэрэлтүүлэхээр нөгөө уусал хүмүүстэй хараад илүү нарийн юм хэрэгтэй. Тэгээ бас тонгооч тосмос амар муу. Тэр л жоохон хэцүү. Тэрнээс бол яг ийш тийш яваад бодоход бол гайгүй л байдаг л та. Мэн. Ер нь одоо хідээс дээш насныхны бодоход одоо жишээ нь 20-оос дээш 30-аас дээш гэл насны ангиллуудаар одоо ингээд ангилхан цаашийн зүгээр хүмүүс ингээл хөвшин хүмүүс ирэлс бодолчтой тэнгууд нөгөө одоо хүслээ суудсан байгаа тий. Тийм арьсыг бодоход ер нь хэрэгтэй. Тэн дээр бол яг нэг ер нь яг тунгийн харуулал ер нь зүгээр идэгдэг би. Нөгөө нэг одоо настай ч юм эсвэл одоо нөгөө нэг өвчлөөхтэй хүн бодно гэж тэ. Тэгэхээр нөгөө нэг арай л liquid foundation хэрэглэж үздэг. Өөд алт багтай. Тэгээ ингээд хүн арсны хөнгөийг засаад өгөх. Тийм үү. Амар сэрхтэй амар батхтай биш л бол одоо тэр хөвшин хүний чинь хүчлээ бол нэг тийм амар төв болохгүй юм шиг байна. Тэгээд яг тухайн өмнөх нь одоо сэтгэлийг сэргээж өгөхөөр өөрт нь тохирсон бодолтой хийчихд бол ер нь бол тэнд нас бол ер нь надад чухал биш юм шиг байна. Одоо эмэгтэй хүн чинь нөгөө нэг хамгийн гой мөч нүрэ бодчихвол амар уралдаг. Ингээл амар гонигтээс үнж амар цоглог болоод тэгэл 6 мөрөө өөрөө ингэж хамгийн үзэсгэлэнтэй болсон юм шиг ингээд мэдэрдэг. Тэгээ яг тийм болохоор ер нь бол би бүх эмэгтэйг л яг сэтгэлээ шингээгээл тухайн хүний өөрийн ямар харагдахыг хүсэж байгаа бол гэж бодоод бодчих юм бол баг ярьсны асуудал нэг чухал биш. Би ингээд ер нь бол одоо батхтайс авахгүй юу. Тийм. Одоо ингээд юу яагаад арьс марьсаа гайгүй арчилдаг болсноос өмсгөл жоохон нөгөө нас яваад юу яасан гэж боддог л дээ. Арьс өөрөө бас нэг гайгүй болсон гэж боддог л дээ. Тэгээд нөгөө батхтай хахад ингээд нөгөө зурганд ороод артистаар бодуулж таахгүй тэгээд ингээд би бүр өөр амар хичээд миний ингээд батхыг сайн далдлах болов ингээд батхтай арьс бодохоор амар хэцүү байгаа болов. Тийм тэгээд нөгөө нэг юу яагаал дараа нь зурган дээр ингээд би батхтай болохоор ингээд энэ будаг сайн шингэх болов гэд өөрөө амар хичдэг байсан. Тэгээд тэр үед бас тэр мейкап артист маань бас миний нүрээ бас амар сайн бодож өгөөгүй гэж би бас боддог. Тэгээд тэр мейкап артист одоо их амжилттай явжлээ. Зэрэгтэй үнэхээр надад бол юм муу хандсан. Бас миний уруулыг улаанаар буцснаа үзмээ хаан сормоснаас нь байгаа. Би тэр их хэрэг сайн. Би саяны асуултыг асуусан байхлээр тэр артист намайг орохоос өмнө настагч бодоо гэсэн баггүй юу? Тэгээд намайг сурсан чинь яа хөвшин хүмүүс амар бодох хэцүү. Ингээд амар хүчлээхтэй болохоор яач ч бодсон гоё харагдтгүй гэж надад хэлчихсэн байхгүй. Тэгээд мейкап артист хүн бол хөвшинч байсан, залууч байсан ингээд амар гоё тэр хүний ингээд өөрчлөөд гоё болгоод гарах хэрэгтэй шүү дээ. Тэнгүү тэр одоо бүр амар амжилттай явж байгаа мейкап артист тэрнээ тэр 2-3 жилийн өмнө надад тэгж хэлчихсэн байхгүй. Тэгээд би
яг энэ дээр бас доко ямар бодолтой юм бол гэж бодсон ш. Манай ээж мэдж одоо ингээ хөвшөн тий. Тэгээ ер нь бол өвчлөөдөө тэгэл одоо би ээжигээ бодож мутаар ингээ амар гоё ингээ санагдахгүй ингээ ээж өөрөө угаасаа нэг нүмер боддгоо тэнгуү тэгэл бодож юм санагдав. Би бүр баг хүчээр ээжээ би будаад өгөө гэж боддог. Тэнгуүт нөгөө нэг ингээ одоо жаахан ч гэсэн ингээд нөгөө нэг нүүрд нь хүрнэ гэдэг чинь одоо ингээд би нэг хамгийн ойр нэг контакт хийсэн тийм. Тэгмээд ээжийг амар хайрлаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байхгүй. Тэгэхээр яг нөгөө надаар ирж ингээд бодуулах гэж байгаа хүмүүс бол яалтч нөгөө өөрийгөө ингээд гоё сайхан болгож ингээд харахыг хүсэж байгаа. Нэг ч ингээд цаг даваа зарцуулаад ирж байгаа шүү дээ тийм. Тийм болохоор ер нь бол тэр хүн ямар ч байсан би яг нөгөө нэг би өөрийгөө гоё болгохыг хүсдэгшээ тэр хүмүүс бас тэгж хандаж явал одоо хүссүүсээгүй будсан бодолт нь бол гоё болно л. Тэгэхээр одоо жишээ нь одоо яг ингээд нэг арсны асуудлаас болоод ингээд зарим хүн дээр хит их зузаан крем тамж болохгүй ч юм уу тийм юмнууд байгаа. Гэхдээ яг ингээд ихтүүлэхгүй багтуулахгүй яг ингээд тунгийн тааруулга болчиход бол ямар ч хүн л болоо. Жишээ нь миний бодлоор би тэгэхэд амар их баттай байхад ингээд баттай арсан дээр улаан ингээд улаан уруул зурчхаар арсны нөгөө улаан амар уруул одоо хитрхэд тод байхаар бус нөгөө нэг юу хийсгэн ингээд надаа ингээд батхан амьд татварч харагдаад байгаа санагдсан байхгүй. Ерөнхийдөө ингээд жигтгэн натурал өнгөтэй байвал батхан нэг тодорч харагдахгүй санагддаг. Тэр ер нь үнэн үү? Тэр болохоор юм байдаг. Одоо жишээ нэг чамд улаан өнгө илүү зөгтөхгүй төлөв байдаг байхгүй. Эсвэл часуулаа. Одоо нэг хүүтэн тоон, дулаан тоон гэдэг өнгөний тийм юу байдаг байхгүй. Тэнгүүт одоо зарим хүнд ингээд зохиог өнгө ингээд бутахаар одоо нүрийн өвчлөөс хүртэл тавдаг. Тэгэхээр яг нэг өөрийн зогсон өнгө одоо тэр хүн дулаан тонтой юм, хүүтэн тонтой юм, энэ өнгө ямар илүү өнгө зохих вэ ч юм уу те. Одоо тэр нь илүү гэдэг. Одоо жишээ нь бор сэрхтэй арьстай хүн дээр одоо яга одоо пичний өнгө ч юм уу. Яга одоо беби пинк өнгө ч юм уу зохихгүй байхгүй. Сэрхтэй хүнд одоо варн тонтой пичний өнгө илүү зохидог ч юм уу. Тэгэхээр яг аль өнгийг ямар хүн дээр ашиглах гэдэг нь хамаарч байна. Тэгэхээр яг батгах чинь тодроод байсан гэвэл тухайн үед чамд тэр өнгө чи ерөөсө зохиогүй улаан байсан байхгүй юу? Яг тийм байсан ба шүү дээ. Сая шийдээд контра арай гэж сурлаа. Тэгэхээр энийг тэтгэвртэн гаргахаар боллоо. За нэг ингээд хайр тийм ээ. Босч. За хоёлаа одоо нүднийхээ төгсгөл хэсэг дээр жоохон тод өнгө тавьж өгч байгаа. Зэрэгсэх хүн. Буудагийн сайн юм бас амар гоё. Тийм. Амар сайн гардаг. Тэгээд энэ дээр жоохон дуусаа. Энэ хоёр нь бол сайн. Тэгвэл юмнес нэвч. Ингээ өнөөдрийн бодлого маань ингээ дуслаа. За их гэрэлтэй маш их баярлалаа. Миний бичлэгийг орж өгсөнд маш их баярлалаа. За тэгээд их гэрлийн бодгуудаар бодох бол мэдээж би өөрийнхөө бодгаар буцнаас шал онтойгоо өнөөдөр би анх удаа их гэрлийн бодогтой танилцлаа. За тэгээд мэдээж одоо нэг их охтуудын маань төгөөмөл гаргадаг нэг вакцины хэрэглээ сонголт болоо айгу өөр. Тэгээд нэг надад байдаг багс бол мэдээж би нэг дуудахад дуусгахад хэлбэр багснуудыг хэрэглэдэг байсан бол энэ дээр ингээд нүдний тавталт ингээд тавьдаг хатгаа багснууд байхгүй байсан жишээний ерөөхдөө жоохон хэцүү зүйлсүүд бас гарч ирсэн. Ингээд гисэн хэдий ч гэсэн одоо
юмнаар юм хийсэн гэдэг шиг бодгонуудыг хойд солиод сүдрийг нь орлуулад, флашиг нь орлуулад, тэний багсыг бас ингээ орлуулад явчлаа. Тэгээд ерөнхийдөө ажиг бодолтой холбоотой туслаа. За өнөөдрийн бодолт маань ингээд дууслаа. Тэгээд миний хувьд болохоор бас яг бодсноос бол бараг 100% шахуу өөрөөлаа. Тэгээд багснуудын сонголтын үед ерөнхийдөө төстэй байсан ч гэсэн ганц хоёр юм дээр бол өөрөөлаа. Яг тэгэхээр хөмсгний багсаар би уруулаа боддог. Тэгээд юм жижиг багсуудаар болохоор уруулаа боддог гэсэн чинь хөмсөг зэрэгтээс ашиглах хэрэгтэй байт юм байна. Тэгээд энэ нэг фаундейшнийг би болохоор өөрөө надад борддог фаундейшн гэж бодсон чинь яг үндэ болохоор энэ сүүдэр нь борддог гэж таарлаа. Тэгээ энүүгээр бүр энэ dark brown өнгөөр бүр хөмсгөө бодоход болохоор байсан өнгө байсан юм байна. Тэрийг би бол өнөөдөр мэдчих авлаа. Эхнээс ахвалаад туслаа процессууд нь бол ерөөхдөө өөрөөлаа. Тэгээд доко одоо баярлаа. Урьж оролцсонд баярлаа. Тэгээд бас нүрийн маань гоё бодж өгсөнд баярлаа. За тэгээд бүгдээрээ бичлэгтэй минь хамт байгаарай. Дараа дараагийн